Casio. Энэ нэрийг сонсоогүй хүмүүс бол бараг байхгүй. Гэхдээ Casio-гийн 5 шилдэг цагийг та нэрлэвэл нэрлж чадах уу? Өнөөдөр би видеогоор яг энэ асуултанд хариулах гэж байна. Step Watch 5 морил. За Casio бол 1974 оноос хойш дижитал цаг үйлдвэрлэлээр дэлхийг тэргүүлж байгаа брэндүүдийн нэг. Дэлхийд дээр хамгийн их цаг зарагддаг брэнд бол Casio байдаг. За энэ нь бол уг цагны үн цэнтэй ер нь бол холбоотой. За өнөөдрийн 5 цагийг бид нэр хэрэглэгчдийн үнэлгээ болон үн цэнээс нь хамааруулан сонгосон байна. 5 дугаар нь Casio-гийн A168W. За энэ бол маш винтэж загвартай, ган хоосортой, 30 м усны хамгаалттай, дижитал кварц хөдөлгөөртэй, батарейны хугацаа 7 жил. 7 жилийн хугацаанд та баг энэ цагийг батарейтай гэдгийг мартаж магадгүй. За өнөө үед бол ерөөсөө $25-аас $30 үнэтэй. За энэ загвар дээр болохоор 80-ад оны тийм ретро загвар ер нь шингэж өгсөн байдаг. За тэгээд энэ дээр энэ цаган дээр гол ярих давуу тал нь бол эрэгтэй хүнч зүүж болдог, эмэгтэй хүнч зүүж болдог. За дараагийн цаг бол Cartier-гийн танктай ер нь бол бүр нэлээд төстэй цаг. Гэхдээ $30. За энэ бол Casio-гийн LTP V007L 7B1. Йоо ямар урт нэртэй. За хөдөлгөөр нь бол Японы кварц хөдөлгөөртэй, 30 м усны хамгаалалттай, батарейны хугацаа 3 жил, жинний ердөө 22 г. Гэтэ үнэ нь $30. За энэ бол Casio-гийн цагнууд дундаас ер нь бол хамгийн дутуу үнэлэгдсэн цагнуудын нэг гэж бодогдож байна. За тэгш өнцөг загвартай, ром тоотой, юм нэрээ ярьсан бугуйчтай. За тэгээ эмэгтэйчүүдэд ер нь бол зориулагдсан. Гэхдээ бугуй жижигтэй эрэгтэйчүүд бас зөөхөд бол тохиромжтой. Off совцсон дээр маш гоё зохимжтой ийм dress watch байна. 3 дугаар арай. За энэ бол Casino, Casino гэнэ. Casio гэсэн Casino. 3 дугаар баримт Casio Royal. За албан ёсны нэр нь бол Casio AE1200WH 1AV. За хөдөлгөөр бол дижитал кварц хөдөлгөөртэй. Усны хамгаалалт нь 100 м, батарейны хугацаа нь 10 жил. За жин нь бол 39 г, үнийн хувьд ердөө л $30. За энэ цаг яагаад Casio Royal гэж нэрлэгдсэн юм? Учир нь бол 2012 онд James Bond-ийн Skyfall гэсэн зурвалан гарч ирсэн. За энэ үеэр бол Daniel Craig яг энэ цагийг зүгөөд ингээд гарч байгаа юм сцен байдаг хөөх. За энэ дээр бол энэ цаг гарсан. Үүний ардаас бол энэ цаг бас өрхөөн тий борлуулалт нэмэгдсэн гэж ярьдаг. За энэ цагийн дээр одоо ингээд харах юм бол ярих ёстой юмнууд гэх юм бол 31 цагийн бүсийг та тохируулж болж байна. За 48 хотоор бас цагаа тохируулж болж байна. 5 төрлийн сөрүүлэг тохируулж болж байна. За иймэрхүү юм үзүүлэлтүүд байгаа. За тэгээд бас энэ цаг чинь бол World Timer тий гэж бас нэрлэгддэг. Дэлгэц бол араасаа жижиг гэрлэгддэг ийм цаг байна. 2 дугаарт Casio-гийн MDV 106 буюу Duro. За энэ цагны талаар бол өмнө нь бас нэлээд дурдсан. Нөгөө нэг Bill Gates зүгэл те бас усан шумбаад байдаг цаг ч аахгүй. За хөдөлгөөрийн хувьд болохоор Японы кварц хөдөлгөөртэй, усны хамгаалалт нь 200 м. За батарейны хугацаа 3 жил. Жингийн хувьд болохоор 90-133 г ийм жинтэй. Яг нь Осроос шалтгаалаад ийм жингийн юутай байгаа шүү. За үнийн хувьд болохоор энэ өнөөдрийн листийн баг хамгийн үнэтэй юм уу? $65 ийм цаг байна. За нүүрэн дээрх энэ безел бол нэг тийш хэрэгдэг. За осрын хувьд болохоор ган байж болно. Эсвэл ийм эрзэний осртой байж болдог. Ийм маш гоё цаг байна. За жагсаалтын 1-р төл би өөрийнхөө хамгийн дуртай цагийг оруулсан. За энэ бол Casio-гийн F91W гэсэн цаг байна. За энэ цагын дээр бол ярих юм гэх юм бол дижитал кварц хөдөлгөөртэй, усны хамгаалалттай. За энэ бол 30 м усны хамгаалалтай. Батарейны хугацаа 7 жил. За үн бол $15-аас $20. Энэ жагсаалтын доторх хамгийн баг хямдхан цаг баг шүү. За жинний ердөө 20 г. За энэ цаг энэ жагсаалтын ерөөсөө хамгийн хөнгөн цаг. Яагаад би яг энэ цагт дуртай гэхээр энэ цагийг зүвчээд ямар нэгэн спортоор хичээлгээд ер нь бол гарт бараг мэддэгдэг байхгүй. Одоо би жишээ нь ингээл нэг хаяа теннис мэс тоглонгод энэ цагтаа тоглодог. Ямар ч тийм гарт тийм торох мэдрэмж ерөөсөө байдгүй. За дээрэс нь энэ жагсаалтын хамгийн хямдхан цаг. Миний хувьд болохоор хар өнгөн ер нь бол их гоё харагддаг. Сүүлд болонгууд шоо юм янз бүрийн өнгөнүүд бол нэмэгдээр гарцсан. За жил болгон ер нь бол дэлхийд дээрх хамгийн их зарагддаг цагийг ингээд юм тодруулдаг юм статистик гэдэг. За 89 оноос хойш бол баг Casio F91W баг тэргүүлж байгаа гэхэд болно. Жил болгон маш их хэмжээгээр зарагддаг. Дэлхийд дээр ер нь бол олон улс төрчүүдтэй нөлөө бүхий хүмүүс энэ цагийг ингээд зүүцэн харагддаг. За Осама Бин Ладен ингээд нөгөө нэг алдартай нөхөр бас ингээд зүүцэн. Тэгээ бас нөгөө нэг террористууд ингээд юм бомб момондоо хэрэгэлдэг ч гэдэг юм уу те. Энэ цагийг ер нь бол энэ цагны хэрэглээ ер нь бол юм хязгааргүй гэх юм уу. За ийм маш гоё цагийг ингээд бид нар өнөөдөр 1-р байранд шалгарууллаа. За миний хувьд өнөөдрийн жагсаалт ингэж гарлаа. Та байсан бол аль цагийг авах байсан бэ? За эсвэл бүгдийг ч авч болж байна. Яагаад тэгэхээр энэ 5 цаг нийлээд ердөө $200. Ямар цаг таалагдсан талаар комент бичүүлдэг хэрэг. Цагтай холбоотой мэдээллийг авах юм бол манай сувгийг subscribe хийгээд лайк дараарай. Дараагийн мэдлэгээр уулзлаа баяртай.